Сайн байцгаана уу? Аяллаа тойрог өнөөдөр үзэгч та бүхнийг Тайваны нийслэл Тайпей хотын шинэ бета дүүргээр аялуулж, энэ дүүрэгт орших Эцхэн Япон гэж нэрлэгдсэн Кагая жичдуудлын онцлог буюу Япончуудын үйлчлэгээний соёл болон нийтийн номосыг үзүүлэх болно. Манай үзэгчдийн хувьд Тайваныг бол маш сайн мэднэ. Цаг агарын хувьд үргэлжийн чиглэг дулаан сайхан уур амьсгалтай дээр амьдралын хэв маяг соёлын хувьд Япон хятад болон өрний соёлын хэв шинжийг хадгалсан онцлогтой гэж хэлж болно. Шинэ бета дүүргийн гол онцлог нь гэхээр энэ дүүрэгт байж байгаа халуун булаг шанд нуур цөөрөн зэрэг байгалийн олон сайхан үзэсгэлэнтэй зүйлийг өөрчлөхгүйгээр яг тэр чигээр нь сайхан хадгалаад энэ байгалийнхаа энэ орчин сайхан тохирсон байшин барилгыг хийж бүтээж чадсан гэдэг. Энэ дүүрэгт аялаад явж байхад ой модон донд цэвэр байгаль донд байгаа юм шиг сэтгэл төрхөөр. Ялангуяа энэ дүүргийн үл хөдлөх хөрөнгийн хувьд бол нэлээд өндөр үнэтэд бол тооцогддог. Аргачгүй л дээ. Яагаад тэгэхээр энэ орчин тойрон их тийм сайхан байгаа учраас ерөөсөө айлчих газар нотсон тийм сайхан сэтгэл төрж идэг. Манай монголчуудын хувьд эндээс сурах зүйл бол баггүй гэж бидэнд бол санагдаж байна. Бидний хувьд сайхан барилга бол барьж гин. Монгол улсын хувьд сайхан хөгжиж байгаа ч гэсэн хичнээн сайхан барилга барьсан ч гэсэн гаднах орчин тогтчлт гэдгээ мартчихдаг. Сайн хийдэггүй учраас тухайн үйл хөдлөх хөрөнгийн үн унжийдэг. Гаднах орчин тойрон байгалийн сайхантай зохицчиж үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг бол тэгж тодорхойлдог. Бид шинэ бета дүүргийн нийтийн номоос ингээд харж байна. Энэ бол маш алдартай орчин үеийн барилга гэж хэлж болно. Дам модоор төмөр каркасыг хослуулж хийсэн. Орчин үеийн нано технологийн бүхий л ололтыг энэ байшинд шингээсэн. Тайваны анхны ногоон барилга гэж хэлдэг. Гаднах дизайны хувьд эртний далайн хөлөг онгоцыг санагдуулмаар халуун орны ойн дунд орших байгаль дунд байгаа мэт сэтгэл төрүүлдэг. Энэ номын сан бол маш тоглог гадна доторх бүх орчин өнгө үзэмжтэй дээр гэрэл цахилгаан салхивч зэрэг нь ерөөсөө бүх юм нь цаанаасаа ухаалгаар ажилтдаг гэж хэлдэг. Ялангуяа энэ байшин маань нийт ашигласан усныхаа 95% эргэж цэвэршүүлж эргэж ашигладаг ийм онцлогтой байшин. Ер нь сүүлийн үед бол энэ Тайван чиглэлтгүй дэлхийн нийтэд ийм ногоон технологи буюу байгалаа хамгаалсан нано технологи бол маш хүчтэй хөгжиж байгаа. Хэдийгээр энэ байшин маань өндөр өртөгтэй баригддаг ч гэсэн байнгын үйл ажиллагааны хувьд маш бага зардал гаргадаг гэдгээр их онцлогтой. Тэр байгальтайгаа зогтсон уран барилга орчин үеийн барилгын гоо сайхан гэдэг зүйлийг маш ихээр анхаардаг гэж надад санагдаж байна. Монголчуудын хувьд бид нар хэдийгээр Тайваны хажууд бол хамаагүй том өргөн уудам газар нутагтай ч гэсэн байшин барилга барих гадна орчны тогтчлт гэдэг зүйл дээр бол сурах зүйл бол зөндөө байгаа гэдгийг бас хэлмээр байна. Бүгдээрээ цаашаа аяллаа ингээд үргэлжлүүлье. Тайваны Тайпей хотын хойд хэсгийн бета гэдэг дүүрэг дээр ирсэн байна. Энэ газар их тайванчуудын хамгийн алдартай газар гэж хэлдэг юм байна. Энэ бета гэдэг маань болохоор энэ газрын халуун аршааны нэр. Бетагийн халуун аршаан болохоор яг энэ хажуутлын Яминшан гэдэг нэртэй юм уулын Яроолоос гарч идэг. Яминшан уул гэдэг маань болохоор маш их хэмжээний хөхөр агуулсан халуун
аршаан бол оргилсон тийм галтуулын идэвхтэй бүссэд одоо байдаг гэж одоо хэлдэг. Б5-гийн халуун аршаан дээр ингээ яг ороод ирэхэд бол ерөөсө тэр чигээрээ л тийм хөхөр үнэтч. Ер нь Тайваны одоо олон газраас ирсэн иргэд энэ Б5-гийн халуун аршааныг маш их алдартай гэдгийг одоо мэддэг. Тийм учраас одоо энэ хавийн Б5-гийн чулуунуудыг ингэж түүсээр байгаад тэр чулуун маш их ховор алдсан. Сая бид нэр энэ хажууд халуун аршааны ингээ музейгээр ингээ үзээ явж байгаад нэг маш том хэмжээний тийм 800 кг жинтэй чулууг манай энэ музей хамгийн гол үзүр нь одоо энэ байж байна. Энэ одоо халуун аршааны чулуун одоо ганц үлдсэн том чулуун одоо энэ гэдэг одоо үзүүлж байна. За тэгээд бас энэ газрын бас нэг хамгийн алдартай зүйл нь юу вэ гэхээр энэ халуун аршаанда одоо Япончуудын одоо эртний боломжлолоор ингээд өндөг хөхөртэй болсон гэж буцалгаад сайхан чанаад одоо иддэг. Эрүүлэмдэд маш сайн гэж одоо хэлдэг. Тайваны одоо хойд хэсэгт байгаа хамгийн үнэтэй дүүрэг гэж одоо хэлж болно. Ер нь бүхэл юм нь одоо маш өндөр үнэтэй байдаг. Түүнээсээ улбаалаад ер нь Тайпа хотын иргэд одоо томоохон хэмжээний баяр наадам арга хэмжээ болохоор наашаага хүмүүс маш их ирж одоо зөөлчилдэг. Одоо бас ийм онцлогтой газар байна. Дэлхийн шинжлэх брэнд Huawei-гаар үзье та урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өгнөр авах боломжтой. Mobicom Нью-Жуулчин турсын шууд нислэгтэй хямд аяллууд зарлагдлаа. 12 сарын 28-аас 1 сарын 1-нд газрын Деважин Хайнанд, 1 сарын 20-наас 24-нд Дорны сувд Таиланд, 1 сарын 27-наас 31-нд Алтны орон Дубайн аялалдаа бүртгэж байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг Нью-Жуулчин турсын шууд нислэгтэй аялал биелүүлнэ. Үст нь байн хагдснаас болоод зүстэй нь гандаад байна уу? 10 нэмэгтэй 9 нь хагдсан бол дахин хагдна гэж боддог байна. Харин одооноос бүх юм өөрчлөгдөнө. Клэр таныг хагнаас хамгаалах шийдлийг оллоо. Шин Клэр Нутриум 10-тай хууханд тэжээлэгч хагнаас байнга хамгаална. Таныг хагнаас хамгаална. Үтсгэлэнтэй хаггүй усанд хагны хамгаалттай Шин Клэр хагны хамгаалттай. Надад нуух зүйл үгүй боллоо. Ганц хятад хэлний сургалтын төв. Хятад Монгол багш хоцсон бүх шатны сургалтандан эзэлт авч байна. Бид танд бодит үр дүнг амлаж байна. 我叫雅佳，我在汉字培训中心学到了300多了汉字，我选择汉字。 Манай хаяг Улаанбаатар зочд буудлын замын урд талд UBH Center. Дэлхийн шинжлэх брэнд Huawei-гаар үзье та урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өгнөр авах боломжтой. Mobicom Энэтхэг хоолны амт цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Samsonite. Энэтхэг хоолны амт цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд шуурхай үйлчилгээг бид хамлаж байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс 331 331 334. Энэтхэг хоолны амт цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Дэлхийн шинжлэх брэнд Huawei-гаар үзье та урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өгнөр авах боломжтой. Mobicom Үст нь байн хагдснаас болоод зүстэй нь гандаад байна уу?
10 нэмэгдээ 9 хагдсан бол дахин хагдана гэж боддог байна. Харин одооноос бүх юм өөрчлөгдөнө. Клэр таныг хагнаас хамгаалах шийдлийг оллоо. Шинэ Клэр Нутриум 10-тай хууханд тэжээл өгч хагнаас байнга хамгаална. Таныг хагнаас хамгаална. Үсгэлэнтэй хаггүй усанд хагны хамгаалттай шинэ Клэр хагны хамгаалттай. Надад нуух зүйл үгүй боллоо. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та. Урьдчилан дөрвөлгүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өгнөр авах боломжтой. Mobicom. За аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид Тайваны Тайпей хотын одоо хойд хэсэгт байдаг. Одоо Битао гэдэг одоо дүүрүүдээр ирсэн байж байна. За энэ дүүр Японы уламжилт одоо соёлыг хадгалсан одоо маш олон сайхан зүйлүүд байдгийг одоо хамгийн гол газар гэж хэлж болох одоо Япон байшин дээр бид ирсэн байж байна. Одоо Little Japan буюу одоо бяцхан Япон гэж хэлдэг. За энэ одоо буудлын одоо хамгийн гол онцлог нь гэхээр ерөөсөө үүднээс ахуулаад одоо байшингийнхаа дээвэр хүртэл ер нь энэ байшингийн энэ хавийн өрмөц хэм маяг нь Япон хэм маягаар хийсэн байдаг учраас Тайваны хүмүүс бас энэгээр ирж их сайхан зугаалах дуртай. Япон хэм маягийг сайн шингээж хийсэн учраас эндхийн бас юмны үн бас чамгүй өндөр үнэтэй байдаг. Одоо тухайлбал одоо бидний харж байгаа энэ одоо бүх одоо зүйлүүд ихтэл бүгдээрээ Японоос ирсэн. Энэ буудал маань одоо жишээлбэл Японы соёлыг одоо үзүүлэхийн, түвэн дэлгэрүүлэхийн үүднээс ерөөсөө бүх зүйлийг Япон гэж одоо хэлж ойлгож байна. За одоо бидний үзэж байгаа энэ хэсэг болохоор Японы одоо цайны соёлыг одоо үзүүлсэн одоо сав суулга, мөн одоо данх маш олон зүйлүүдийг одоо бид энэ харж байна. Тайванчууд одоо хэдийгээр Японы колоничлол одоо 50 гаруй жил байсан ч гэсэн Тайван хүмүүсийн хувьд ерөнхийдөө Япон хүмүүсийг маш хүндэлдэг. Ялангуяа Япон ёс заншлыг ерөөсөө хамгийн дээд ёс заншил гэж одоо боддог. Одоо ийм бас байх юм аа. Тайванчуудын хувьд ингээд харж байхад Япон хүмүүстэй гэр бүл болсон одоо тийм хүмүүс бас зөндөө байж байгаа. Одоо ихэвчлэн одоо гар аргаар хийсэн одоо handmade гэж одоо ярьдаг. Одоо Японы бүх чанартай зүйлүүдийг цуглуулж Японы соёлыг одоо сурталчилж байгаа гэж одоо ойлгож болж байна. За энэ хэд ч одоо Японы одоо маш сайн чанарын одоо цай мөн одоо савангууд байж байна. Үнийн ингээ сонирхоод ингээ явж байхад бас нэлээд өндөр үнэтэй байна. За зүгээр одоо энэ дэвштэй нэг жижигхэн одоо эмэгтэй хүний төрөвчд байна шүү дээ. Энэ арсет юм одоо. Үнэхээр одоо 9600 одоо $50 гэдэг маань. За багцаага 300 гаруй одоо Америк долларын үнэтэй зүйлүүд бол байж. Яг Японы уламжлалт одоо гар аргаар хийсэн одоо шаазан эдлүүд байж. За одоо энэ нэг жижигхэн ийм цайны аяг юм уу да. Энэ гэтэл одоо дангаараа ингээ 300 орчим долларын үнэтэй. За тэгээ бид бүгдийн хувьд Монголоос ирсэн улсууд гэдэг одоо Тайван хүмүүс маш сайхан хүлээж авч байна. Тайванчуудын хувьд одоо их газрын хятад хүмүүсээс бол маш их ялгаатай. Ялангуяа зам чанарын хувьд, хоол ундны соёлын хувьд за мөн эд ахуй соёл ерөөсө бүхий л зүйлээрээ ялгардаг. Одоо Тайван хүн гэж одоо үнэхээр хэлж болохоор хэдийгээр одоо их газрын хятадаас одоо нүүж ирсэн одоо хань үндэстэнгүүд мөн боловч уламжлалт одоо соёл нь хэдийгээр хятад ч гэсэн нэлээд тийм японцсон. Япончууд одоо ер нь энэ олон соёлын дундаас одоо Тайван соёлыг
одоо соёлыг бий болгож чадсан улсууд гэж хэлж байна. За ялангуяа Тайван хүмүүсийн хувьд одоо Японы колоничлт байсан ч гэсэн Япон одоо уламжлал олон талын одоо соёлоос богино хугацаанд суралцж чадсан. Япончуудын талаар ер нь нэг тийм богинохон цөөн үгээр хэлэхэд ерөөсөө юм бүхэн одоо хүний төлөө одоо хийгдсэн гэж хэлж болохоор ингээл ер нь харж ахт л ерөөсөө дан чанар өөрсдийн гэсэн соёлын одоо өрмөц одоо хэм маягтай байдаг. За бидэнд одоо ингээд туслаад энэ одоо Япон байшингийн одоо энэ хоёр туслагч одоо Юки Наоми гэдэг одоо энэ хоёр бүсгүй бидэнд одоо маш олон зүйлийг одоо ярьж өгч байгаа. За мөн манай нэвтрүүлгийн бас орчуулагчаар за манай Тайванд одоо 6 жил сурж одоо энд бас нэлээд мундаг боловсрол эзэмшиж байгаа. За Баска маань бас бидэнд ингээд тусалж байгаа. За мөн одоо манай туслах зураглаачаар Ник гэдэг одоо залуу ажиллаж байна. За мөн одоо манай нэвтрүүлгийн хувьд одоо энэ Тайванаар аялаад ингээд явж хахад бид бүхний нэвтрүүлгэнд ер нь дандаа Тайван хүмүүсийн тусламж дэмжлэгээр энэ олон сайхан соёлыг ингээд та бүхэндээ хүргэж байна. За энэ буудлын бод одоо би хамгийн гол онцлогийг одоо ингээд ярьж өгнө. За бид үзэгч та бүхэндээ энэ Япон зоч дуудлын одоо хамгийн үнэтэй өрөөг үзэгч та бүхэндээ thank you хамгийн үнэтэй өрөөг үзэгч та бүхэндээ үзүүлэе гэж одоо бодож байна. Энэ өрөө болохоор одоо ерөнхийлөгч болон гадаадын томоохон одоо хүндтэй зочин ирэхэд хүлээж авдаг өрөө юм байна. За ийшээ болохоор унтлагын өрөө байж байна. Орчин үеийн Европ маягаар одоо хийсэн. Гэхдээ энэ унтлагын өрөө нь болохоор энэ орон одоо массаж хийдэг гэж одоо хэлж байна. Энэ Япон маягийн жишээлбэл маш тухтай. Одоо бүх юм сайхан модоор хийгдсэн. Батаргаа хаан ерөөсө бүх зүйлийг их тийм сэтгэлд сайхан хүрсэн. Ерөөсөө хаашаа харна модон хаалгаар ингээ ер нь шууд ингээ гарчдаг. Одоо энэ шигээ гараад угаалгынхаа өрөө рүүгээ орчих ч юм уу эсвэл сайхан халуун аршаанд ороод за энд болохоор үнэтэй зүйтэй зүйлүүдээ ингээд хадгалаад хийчихдэг. Тэгээд тагтан дээрээ гараад ингээд харагшаа харахаар ерөөсө хот тэр чигээрээ сайхан харагдаж байна. За тэгээ үнийн хувьд бас нэлээд үнэтэй юм аа. 6500-аас 7000 Америк доллар. Жаш дуудлын одоо хамгийн том өрөө нөхөд чинь за нэг 100 метр квадрат юм уу да. За бид хоёрын одоо байрлаж байгаа өрөө гэхэд бол яг энэ ерөнхийлөгчийн өрөөний одоо яг тал шиг за нэг 50 метр квадрат. Тэгтээ хэдийгээр метр квадрат них бага ч гэсэн одоо 5 тухтай одоо ийм буудал байж байна. Үзэгч та бүхэндээ зүгээр сонирн болгоод энэ Тайваны энэ Япон зоч дуудлыг ингэж үзүүлж байна.
Япон цайны ёслолыг ингээд сонирхоод байж байна. Одоо ногоон цайг одоо хэрхэн яаж уух вэ? Яаж бэлтгэх талаар бидэнд бас хөөрхөн Японы уламжлалыг бас нэгэн хэсэг ингээд үзүүллээ. Тэгэхээр энэ цайны аяр гэдэг маань их цэвэрхэн байх ёстой. Гэхдээ хэдийгээр цайны аяр цэвэрхэн байгаа ч гэсэн заавал одоо зочиндоо энэ цайныхаа аяга халуун усаар зайлаад арчаад ингээд бас үзүүлдэг. Осакины Япон ногоон цайг амсахынхаа өмнө энэ жижигхэн ийм мөсөн чихэрхөө чихрийг амандаа хийгээд тэгээд энэ чихрийн амтыг мэдэрдэг юм байна. Одоо энэ цайныхын одоо хээгийн хэлээд ингээ харддаг юм ажиглаад сайхан аяг байна. Ер нь цай ууж явахдаа дандаа сайхан зүйлийг бодож яадаг. Тэгээд энэ цайныхаа аягаа ингэж ер нь 3 удаар олж ингэж эргүүлээд энэ ягаан чихрийг амандаа хийдэг юм байна. Энэ ямар учиртай гэхээр энэ ногоон цайн дотор байгаа цайны амт мөн одоо тийм гашуун дуу ч юм уу тийм ихүү амтыг бас гой зөөлөж өгдөг гэсэн тийм бас учир жанцантай байна. Дуустал нөх. 左手，右手虎钩打开之后，跟下一位说 Osakini， Тайныхаа яслуулж байгаа энэ хүндээ талархсан илэрхийлээд за багцаагаар энэ цайг одоо 3 балгаж ууд юм байна. Тэгээ хамгийн сүүлийнх нь цайг нь гэсэн ийм чимээ гаргаж уух хэрэгтэй. За цайгаа ууж дуусныхаа дараа одоо амсар хэсгийг ингээд 3-аараа ингэж арчаад тэгээд түрүүний нөгөө чихэр байсан энэ цаасан дээр одоо 3-аар ингэж цэвэрлэдэг. Одоо иймэрхүү л одоо яслуулж байна. 完之后呢，右手就可以来转茶碗，顺时针转2圈，左手不动，动右手。对，这样没错。 За цайгаа ууж дуусныхаа дараа буцаж эргүүлээд энэ хээгээ бас харна. Цайныхаа сайхан хээгээ аягны хээг хараад их сайхан цай байна гэж бодоод Осакина гэдэг одоо үг хэлдэг. Энэ маань одоо японочдын одоо аригата гозаймас буюу баярлалаа гэдэг үгнээс бас арай ондоо. Зөвхөн цайны яслалт хэрэглэгддэг үг байна. Цайны яслалыг хийхин тулд зочин орж ирээд одоо энэ тусгай өрөөнд Япон хувцс өмсөж ороод тэгээд цайг одоо ингэж ногоон цайг нухаж бэлдээд усаа бэлдээд ингээд тавина гэх юм бол цаг гаруй үргэлжилдэг. Бид бүхэн аялж байгааг зөвхөн ингээд ийм тавчилсан маягаар одоо бид нар харж байна. Нилээн тийм жижигхэн зүйлийг одоо маш их юм болгож ярьдаг. Одоо маш том ингээд дэврүүлж ярьдаг юм шиг санагдаж байна. Гэхдээ энэ бол яг тийм биш л дээ. Энэ яг японочдын одоо цайны яслал. Энэ бол зүгээр одоо өөрсдийнх нь цайгаа одоо хэрхэн хүндэлж цайтайгаа ёсолж одоо хийж байгаа нэгэн төрлийн одоо зан үйл. За миний хувьд маш сайхан санагдлаа. Дэлхийн шилдэг брэнд
Huawei-гаар үзье та. Урьдчилгаа дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өнөр авах боломжтой. Mobicom Нью-Жүүлчин турсын шууд нислэгтэй хямд аяллууд зарлагдлаа. 12 сарын 28-аас 1 сарын 1-нд газрын Деважин Хайнан, 1 сарын 20-оос 24-нд Дорны сувд Таиланд, 1 сарын 27-оос 31-нд Алтны орон Дубайн аялалдаа бүртгэж байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг Нью-Жүүлчин турсын шууд нислэгтэй аялал биелүүлнэ. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та. Урьдчилгаа дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өнөр авах боломжтой. Mobicom Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Ганц хятад хэлний сургалтын төв. Хятад Монгол багш хоцсон бүх шатны сургалтандан ээлжилт авч байна. Бид танд бодит үр дүнг амлаж байна. 你们好，我叫雅佳，我在汉字培训中心学到了300多了汉字。我选择汉字。 Манай хаяг Улаанбаатар зочд буудлын замын урд талд UBH Center. Эхлээд эргүүлээд тэгээд долоогоод миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та. Урьдчилгаа дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өнөр авах боломжтой. Mobicom Ганц хятад хэлний сургалтын төв. Хятад Монгол багш хоцсон бүх шатны сургалтандан ээлжилт авч байна. Бид танд бодит үр дүнг амлаж байна. 你们好，我叫雅佳，我在汉字培训中心学到了300多了汉字。我选择汉字。 Манай хаяг Улаанбаатар зочд буудлын замын урд талд UBH Center. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторанаас. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та. Урьдчилгаа дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өнөр авах боломжтой. Mobicom Өнөөдөр бид Япончуудын ёс заншлын бас нэгээр хийсэг болсон. Жогчдуудлаар ингэ явж байна. Энэ жогчдууд бол маш одоо өндөр үнэтэй. Зөвхөн одоо бид хоёрын одоо хоногдож байгаа зөвхөн нэг өдрийн одоо хоногийн мөнгө гэхэд Монгол мөнгөөр 1,500,000 төгрөг. Одоо ингээ 2 хонжийн гэдэг маань 3 сая төгрөг одоо 2 хонж байна гэсэн. Одоо Япончуудын одоо гол концепц нь гэх юм бол ерөөсөө л одоо бүх үйлчилгээ нь одоо хүний төлөө хандсан Япон үйлчлэг гэж яг ямар байдгийг ингээд зах зугаас нь үзүүлье гэж хэлж байна. Энэ буудалд ингээд орж ирэхэд одоо онгоцны буудал дээрээс тусгай машин хүлээж аваад тухайн буудлын менежер хөтлөгч өсгөөгээд ингээд дөрвөлээс ахын өгтөж явдаг. За Япончуудын хувьд одоо хүнээ хүлээж авахдаа маш сайхан ингээд доошоо ингээд бүхийгээд ясалдаг. За ялангуяа Япончуудын хувьд бас нэг ярьдаг хошуу үг байдаг л та. Гоёотн гэдэг одоо тийм зүйл бол хизээч байдгүй. Дандаа ингээд доошоо бүхийж идэг учраас тийм зүйлийг ерөөсөй ойлгохгүй гэх жишээний. Энэ буудлын бас нэг үйлчилгээ буцаж буудлаасаа гарахт үүдэн дээрээс анхныхаа өгтөж авсан шигээ баяртай гэж хэлээд. Тэгээд энэ буудлаасаа гарахт нь машинд нь бүх үйлчлэгийг нь одоо хийж өгөөд машин буудлаа ингээд тойроод ирэхэд нь дахиад ч нөгөө замынхаа нөгөө тал руу гүйж очиж ёслоод тэгээд машин цаашаага ингээд далд орон
Далд орон ортол өхийгээ хүнээ үдэж гаргадаг. Ер нь одоо энэ буудалд одоо ингээд ирдсэн одоо өөрчлөлтөд ингээд байж хахад тэгээ маш сайхан одоо сэтгэл дотн хүлээж авч байна. Бүх зүйлийг одоо өмнө сэтгэлээсээ хийдэг юм байна. Яг үйлчлэгээний ажил гэдэг маань хүнийхэн сэтгэлд нь одоо хурж үйлчилж байна. 50-ны бета уу гэдэг энэ дүүрэг нь болохоор тэр чигээрэл Япон хэм маягаар янзалж одоо хийгдсэн. 50-нд хамгийн үнэтэй дүүрэгд одоо ордог юм байна. Гудамжных нь тэр мод, бут, цэцэг жимс тэр бүтээн байгуулалтыг харахаар яг Япон хэм маягаар хийгдсэн. За энэ хажууханд ихэд одоо Ямын шан гэдэг одоо уул байгаа. Яг тэр уулынх нь одоо халуун булаг урсаад ерөөсөө тийм байгалийн өрнөд сайхан тогтцсон. Халуун булгийг одоо туршиглээд одоо энэ зочид буудлын одоо бүхий л одоо үйлчлэгээд халуун одоо аршааныг одоо авч байна. Халуун аршаан юугаараа сайн юм бэ гэдэг ингээд одоо сонирхоод үзэхээр одоо хүний биед байгаа одоо элдв янзын хорийг одоо авахаас гадна элдв яс ургах муу муухай зүйл болохоо заавал одоо рентген туяа цацар туяагаар шарж идгээд бол зүгээр энтхийн аршаанд ингээд орчход хүний биеийн одоо өвчин эмгийг бас арилгах хийчихдээ гэдээ одоо ярьж байна. Манай Монголд бол одоо зөндөө олон сайхан аршаан байгаа шүү дээ. Одоо шаргалжуутын аршаан, аврах тосон, цэнхэрийн аршаан. Ерөөсөө манай Монгол бол аршаанаар бол маш баялаг. Зүгээр бидний хувьд бол бас яг энэ Тайванаас одоо Японы уламжлалт одоо энэ аршааных нь соёлыг, технологиг одоо манай Монголын хөрсөнд буулгаад ингээд хийх юм бол манайх бол сайхан байгальтай хүн чинь тэр одоо гадаадын олон сая жуулчдыг сайхан татаад бас боломжийнхаа хэмжээгээр дээрээс нь одоо үйлчилгээгээ сайн болгоод чадчих юм бол бидэнд бол үнэхээр нөөц болцоо одоо их байгаа гэдгийг би эндээс ингээд надад тийг санагдаж байна. Одоо ингээд сайгаа уугаад дуусчих. Япончуудын үс яг цайныхаа сүүлийг ингэж уухтаа ингээд заавал юм чимээ гаргадаг. Ер нь чимээнд их тийм дуртай. Японд ч бид нар аялж исэн, одоо Тайванд ч ингээд аялж яхад бидэн гомын идэхтэй сорж их хүчтэй чимээ гаргаж одоо идэх дуртай. За манай монголчуудын хувьд Европт аялаа явж байхад бол мэдээж энэ бол маш бүдүүлэг муухайд тооцогддог бол Тайван болон японочдын хувьд бол яг л тэр дасан сулсан газрынхаа ёс заншлаар бас сайхан хоолж байна л гэж одоо харагддаг. Аригато гозаимасу. Одоо намайг хуцлах гэдэг юм ба шүү дээ. Японы хувцаар хуцлах гэдэг. Энийг гадаад хантаа зөмсдөг лөө. Дахиад. Окей. Япон үйлчлэг гэж одоо ийм л үгүй юм байна да. Аригато гозаимасу. Аригато гозаимасу. Аригато. За ингээд юм Япон маягийн хүн боллоо та тэгээд Япон буудлынхан маань яг Япон үйлчлэгийг бидэнд үзүүлж байна. За тэгээд үндсэндээ бол нэг хүний хоол гэхээр энэ багцаагаар за бараг 8-9 төрлийн хоол одоо ирж байна. Энэ болохоор Японы нэг алдартай элжийн чихийг одоо дуурайлгаж одоо хийсэн одоо цагаан будааны одоо боб байж байна. Загас, сүцгийн тос. Энэ цагааныг болохоор би цагаан манжийн болоо гэсэн төмс гэж байна. Ийм цагаан бас төмс байдаг юм байна. За тэгээд нэг 2-3 төрлийн мөөгтэй. За одоо энийг удахгүй ингээ сайхан чанана. Ер нь нэг хоолны хооронд багцаагаар нэг 15-аас 20 минут. Манай монголчууд одоо тогооч нар сүүлүүд яриад байгаа. Fine dining гэж одоо хэлдэг.
одоо таашаах урлаг гэдэг. Японочдыг ингээ харахаар их жоохон одоо шуур шиг хототтой юм шиг тийм жоохон юм идэт юм шиг тэрэндээ биш. Маш одоо жоохоноор олон төрлийн хоолыг ингээд идэхээр за багцаагаар нэг 2 цаг гаруй хооллоод ингээд бүрэн дуустдаг. Гэд садах гэхээс илүүгээр тийм таашаах урлаг гэж одоо бас хэлж болох юм байна. Сашими одоо ирж байна. За энэ манай үзэгчид бол сайн мэднэ. Японочдын хоолыг харахаар одоо маш гоё одоо өнгө дизайнтай одоо хэм маягтай ингээ харахаар нэг тийм гоё урлагийн бүтээл шиг. Одоо идэхэд их тийм хайр юм шиг. Одоо маш олон төрлийн өнгө будаг хосолсон тийм хоол байна. Хоол болгонд одоо өөр ингэсэн онцгоймжтай. За тэгээд энэ дэлгмаар бас энэ яг японочдын соёлын талаар бас нэмж нэг үг хэлмээр санагдлаа. За ер нь одоо Тайванч гэлтгүй ер нь японочдын хувьд одоо бизнес хийхдээ нэлээд олон сарын хугацаанд хоорондоо нөхөрлөхийн тулд ингээд бие биенийгаа сайхан хоолнд өрдөг. За тэгээд тэр хугацаанд болохоор яг японочд өөрсдийнхөө ёс заншлаар тухайн хүний хооллоод ингээд байж явах хугацаанд нөгөө хүнээ бас маш сайн аждаг. Японочдтай нөхөрлөөд ингээд бизнес одоо сайн хийя гэх юм бол тэр Япон ёс заншлыг нь одоо маш сайн дагаад ширхэгчлээд ингээд явах юм бол ер нь таны одоо бизнесийн бараг 50-60% нь одоо бараг бүрэн биелжлээ гэж одоо бас үзэж байна. Яг японочдын яг ёс заншлыг ойлгохгүй ч юм уу бас тэрийг одоо үл ошоосон бас ямар нэгэн байдлаар тэр ёс заншлыг нь дутуу өдр хийгээд ингээд явхад японочд одоо хичнээн ашигтай ч байсан бизнес маань одоо цаашаа явдггүй. Үүн дээрээс холбоолоод юу хэлэх гээд байна гэхээр тухайн ард түмний одоо ёс заншлыг ингээд ойлгоод одоо нэг цол болж чадах юм бол ер нь бизнест бол маш их амжилтанд одоо хүрнэ гэсэн ойлгож байна. За ямар хол ярьж байна. Мисо шүү дээ. Японочдын хоолыг манай үзэгчид бол сайн мэднэ. Васабига суундаа хийгээд одоо сашими гэж одоо хэлдэг. Түүхий загас. Энэ бол японочдын хамгийн алдартай хоол. Үнэхээр одоо хамт үлэнхээр ярих юм алгаа. Нэг хүн бараг одоо мархааргүй хоол байна. За манай монголчуудын хувьд болохоор юм ингээ жижигээр биш 5-4 аваалж аваад иддэг. Манай монголчууд бол бас нэлээд одоо бага иддэг. За тэгээ манай бас мах янз янзын одоо бүтээгдэхүүн маань ер нь ихэнх нь тийм органик хүнс байдаг учраас бас нэг тэгж бас итгэх шаардлагагүй ч бас байж болох юм аа. Яг японочдын одоо жинхэнэ одоо үйлчлэгээ гэдгийг одоо үнэхээр мэдэрлээ. Аригато гозаимас. Аши. За манай нэг хоёрдугаар оператор. За манай орчуулагч Баска. За манай продюсер Жак. За манай ерөнхий оператор Батлаг байна. За манай хоёрдугаар оператор Ник. Ник.歡迎嚟台灣 ，Welcome to Taiwan。Okay。台灣。進入水素。入境水素。 Одоо бид хүнд манай нэвтрүүлгийн продюсер Жак маань Японы уламжилт соёлын нэг болох сэлэмний урлагийн талаар танилцуулах болно. За манай Жакийн хувьд бол гардан тулааны урлаг болон сэлэм эзэмших ном сум харавх зэрэг чадрыг маш сайн эзэмшсэн. Олон жил хичээлж байгаа хүн юм. За хожим бид нэр одоо Жакийн талаарх тусгай нэвтрүүлгээр танилцуулах болно. За энэ хүн бол манай үндэсний уламжилт соёлын нэг эртний Монгол ном сумны талаарх одоо олон жилийн судалгаа хийж одоо сэргээн засварлах буюу одоо шинээр бүтээх тал дээр одоо нэлээд сайн үр дүнтэй ажиллаж байгаа одоо хүн гэж хэлж болно. За Японы самурай буюу одоо дайчин ирсэн хувьд сэлэм хамгийн гол зүйлүүдийн нэг гэж хэлдэг. Сэлмээ хэр сайн эзэмшин
тэр хүний амин өөрийнх нь гарт байгаа гэж одоо хэлдэг. За Жак маань бидэнд одоо хэрхэн одоо суух талаар үзүүлж байна. За самурай буюу дайчин эрсийн хувьд одоо юуны төрөнд зөв суухын тулд хөлөө одоо бага зэргийн зайтайгаар одоо нуглаад суудаг. Суудал нь ямар ч нөхцөлд байдалд одоо хурдан хугацаанд босоход одоо саадгүй байх ёстой. За Японы дайчин эрсийн хувьд одоо хоорондоо уулзаад одоо суухдаа өөрсдийнхээ одоо хувийн орон зайд одоо суудаг. За Япон хүний хувьд одоо хувь хүний өөрийнх нь орон зайг орчин гэж хөндлөн гэдэг бол өөрийгөө хөндлөж байгаа хэрэг гэж үздэг. За занал хийсэн буюу амь насанд одоо халдах гэж байгаа анхны оролдлого бол гараас илмэрөөгөө хөлөх буюу хүргэнэ гэж одоо үздэг. За тухайн хүнд одоо дайралт хийх гэж юм гэж одоо ойлгож байна. Тихо хамаагүй идлээ. Чочва. Just an image. Yes. Yes. Okay. Okay. Be careful. Yes. За сэлмийг хувнаас нь маш хурдан гаргахын тулд тусгай арга техникээр сугалж гаргадаг. Эрхийн урууныхаа өндгөөр сэлмнийхаа бариулаас өвөл мэдэг дээш нь одоо түлхээд нөгөө гараараа хурдан хугацаанд одоо хөдөлгөөнтэйг уялдуулж гаргадаг. Тэгээ ийм онцлогтой байдаг. Чи буруу тийш хөдөлчихөө. Again, the detail. Окей. За окей. Action. Мэдээж одоо энэ бүх одоо нарийн үйлдэлийг Жакман бидэнд одоо үзүүлэхдээ аль болох ойлгомжтой байхын тулд нэлээд удаанаар үзүүлж байгаа. Maybe just let you. Slow. Okay. Гараас Өнөөдөр манай нэвтрүүлэгтээ хамт аялсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.